Хай бүгдэнд орой минь. Тэгээд миний үйлчлэгийг бас ингэж дуустал үздэг бас баярлалаа та бүхэндээ. Өнөөдөр ойруулах байгаа зүйл нь би бас багасаа ингэж ирдэг хүүхдээсэн. Тэгээд айгүй шоолуулах тохиолдол их байдаг байсан. Тэгээд өөрийгөө бас чөлөөтэй илэрхийлэх тал дээр бас муу байсан. Тэгээд яг ингээд хүссэн зүйлээ хэлчихгүй байх тэр мэдрэмж амар хэцүү. Ингээд бүх зүйлээ ингээд энэ дээр авчирчаад эргээд залгих тэр мэдрэмж ингээд бүр амар хэцүү үед орчоод ингээд би тийм штэ гэж хэлж чадахгүй байгаа тэр мэдрэмж амар хэцүү гэдгсэн. Гэхдээ энэний талаар аюулт яаж сайн болох уу, яах уу гэдэг талаар бас нэлээ их судалгаа хийж, нэлээ их юм оролдож үзсэн. Тэгээд одоо тэгсэн ер нь бол хитрхийг бас яаж эсвэл хитрхих юм яах бас ирдэг хэвээрээ. Гэхдээ одоо мэдж байгаа зүйл нь бол юм хөгцөн хүмүүс ойлгодог басны үед эхлээд хилждэг болсон. Би ингээд ээлждэг шүү тий гэж хэлэхээс хүмүүс аюу зөөрүүлж авдаг. Тэгээд яг энэ тал дээр хамгийн их тусалсан ном нь Окамото Зункогийн энэ ном ярих техник гэдэг дэлхийн хамгийн шилдэг гэдэг ярих техник гэдэг энэ номыг болохоор Монголд та бүхний сайн мэдгээр Бүри University гэдэг тийм энэ YouTube дээр хаягтай залуу нэг оруулж ирсэн. Тэгээд хэцүү үедээс энэ залуугийн номны төвчлөл подкастгаас их сонсдог байсан. Тэгээ номон дээр болохоор эхлээд хэрхэн цөөн үгэнд нөгөө хүнд ойлгохоор хинжээний мэдлэг өгөх талаар гардаг. Хоёрдугаарт зөв ярианы техник, акцент гэж байдığım энэ хүнд. Би бол өмнө нь бол ингэж яг иймэрхүү юм зөөлөн ярьдаггүйсэн. Жохон тийм хашгирч тийм ойлгодгүй байсан. Одоо ингэ өөртөө байнга яриад ярианыхаа акцентыг бас арай гайгүй болгосон. Тэгэхээр надтайгаас адилхан ингэж ярианыхаа акцентыг олоогүй болс энэ ном аягүй тусална. Гурав дахь талаар би хэлтгэл тавих олон юмгаар ярихыг аягүй хүсдэг тийм зорилготой байсан. Тэгээд энэ номон дээр бас хэрхэн бас тий хэлтгэл тавих уу талаар бас байдаг. Хэрхэн зөв яаж хүмүүсийн хувьд тий сандрахгүйгээр тий ичггүйгээр өөрийнхөө санаа бодлыг зөвлөрөх талаар гардаг. Тэгээд энэ номын зохиолч Америкийн нэгдсэн улсад очиж бүр яг энэ чиглэлээр бүр одоо энэ чиглэлээр бүр дагнаж одоо их сургуулиуд төгссөн. Тэгээд одоо Япон улсад очиод энэ чиглэлээрээ аяга олон хүмүүст өөр нөлөө олохоор юм их хийсэн. Тэгээд Аз хүмүүс болохоор бас би энэ ярилцах тал дээр жоохон ойлголцох ярих техник төр жоохон мааруухан байдаг. Европ хүмүүс болохоор аягүй тийм нээлттэй чөлөөтэй ярьдаг хүмүүс юм байна л да. Тэгээд энэ талаар энэ номон дээр бас дурдсан бичсэн байдаг. Тэгээд ийм байна. Гэтэ ер нь бол би тэгээд номны төвчлөл ч юм уу ном хэрдэг хэмжээний юм болоо ш. Гэхдээ яг өөртөө надад яг нөгөө зөв гэсэн юм яг олж авахын тулд ингээ хайгаад тэгээд энэ номноос аягүй их юм одоо олж мэдсэн болохоор одоо энэ талаараа та бүхэндээ одоо ингэж хуваалцаж байгаа шүү. Тэгээд надтай адилхан бас юм одоо үеийн ч юм уу те надаас дүү ч юм уу те хүүхдүүд тэр ийм боталтай байх юм бол бас эхний хэлбэнээс энэ номыг авч уншвал аягүй зүгээр шүү. Тэгээд ийм байна. Тэгээд маргааш дахиад бичлэгээр уулзцгаая. Тэгээд энэ үртэл миний яриаг тухлан сонссон
үзэгч танарт бас баярлалаа. Сайхан марцгаарай. Мундаг шүү. Баяртай.